Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд хурцнал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан бүгд найрамд Хятад ард улсын зүгээс өөрийн төрийн өмч хөрөнгийнхөө хяналтыг чангатахаар шийдвэрлсэн байна. За тус улсын зүгээс энэхүү одоо үйл ажиллагааг явуулах зорилгоор шинэ хөрөнгө оруулалтыг хянах хэлтс байгуулсан байна. За төрийн өмчт байгууллагад хяналт тавих үүрэгтэй байгууллагын зүгээс тухайн хэлтсийг байгуулсан. Геополитикийн нөхцөл байдал улам бүр тогтворгүй байгаа Хятадын төлөвийн дунд компаниуд дэлхийн хэмжээнд өөрсдийн нөлөөгөө өргөжүүлж байгаа учраас энэхүү байгуулахаар шийдвэрлсэн байна. За төрийн зөвлөлийн төрийн өмчт хөрөнгийн хяналт удирдлагын комиссаас 5 гарагт байгуулсан энэхүү шинэ товчон төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг олон улсын үйл ажиллагаанд чиглүүлэх болно гэж тус хорооны вебсайтад дурдсан байна. Түүнчлэн тус товчон компаниудад гадаад дахь хөрөнгөө оновчтой удирдах, бүтцийг нь өөрчлөхтөн туслах, мөн хөрөнгө оруулалтын эрсдлээс урьдчилан сэргийлэх, гадаадад гарсан онцгой байдал хямралыг зохицуулах үүрэг хүлээж байгаа. Сүүлийн жилүүдэд бүгд найрамд Хятад ард улсад дотоод эрэлт буурч байгаа. За үүнээс болоод дотоод өрсөлдөөн бол маш улам нэмэгдэж байгаа учраас гадаад зах зээлээс өсөлтийн шинэ боломжийг эрэлхийлж байгаа компаниудын тоо улам бүр нэмэгдэж байгаа. Бүгд найрамд Хятад ард улс нь өөрөө хөрөнгийн цэвэр экспортлагч улсын тоонд тооцогддог. Өнгөрсөн онд хэд гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт нь 7.1%-аар өсөж 174,138 тэрбум $. Хүрсэн гэж худалдааны яамны вебсайтад дурдсан байна. Өндөр зэрэглэлийн хувийн компаниуд хурцтайгаар дэлхийн зах зээлд гарч байгаа ч гэсэн төрийн өмчт компаниуд гадаадад оруулсан хөрөнгө оруулалт давмгайлсан хэвээр байгаа. За хамгийн сүүлийн статистик мэдээлэлээс харахад 2024 онд тус улсын хөрөнгө оруулалтыг авч үзэхэд гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалтын 64.6%-ийг төрийн одоо хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм. За гэвч ойрхон дорнд өргөлжиж байгаа мөргөлдөөн, за энэ оны ихээр Венесуэлд Америкийн нэгдсэн улсын явуулсан цэргийн үйл ажиллагаа зэрэг нь сүүлийн үед геополитикийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтанд ямар нөлөөлөл үзүүлж байгааг харуулж байгаа. За үүнээс болоод компаниудын хувьд эрсдлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. За хөрөнгө оруулагчдын дунд илүү болгоомжтой хандлага бий болсон байдалтай байгаа. Венесуэлийн эрчим хүч уул уурхай зэрэг хэд хэдэн салбарт бүгд найрамд Хятад ард улс тухайн үедээ хөрөнгө оруулсан байсан. За ингээд 1-р сард Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлсны дараа тодорхойгүй байдалд бүгд найрамд Хятад ард улсын хөрөнгө оруулалт орсон. Америкийн нэгдсэн улсын зүгээс сүүлийн саруудад Венесуэлд Хятадын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсныг бүгд найрамд Хятад ард улсын гадаад хэргийн яамнаас өнгөрсөн 7 хоногт бас буруу шаасан мэдээллийг гаргаж байгаа. За мөн Америкийн сангийн яам Венесуэлтэй хийх янз бүрийн гүйлгээний ерөнхий лицензийг олгосон. Гэхдээ үүндээ Хятадын компаниудыг оруулаагүй шууд хассан байгаа. За өөрөөр хэлбэл Венесуэлд хөрөнгө оруулалт нэлээд эрсдэлтэй байдалд орж байгаа. Ийхүү одоо геополитикийн нөхцөл байдал нь Хятадын хөрөнгө оруулалтанд шууд тусгалаа олж байгаа юм. За 2026-аас 2030 онд хэрэгжүүлэх хамгийн сүүлийн 5 жилийн төлөвлөгөөндөө бүгд найрамд Хятад ард улс аж ахуйн нэгжүүдийн гадаад хөрөнгө оруулах чиглэлийг цаашид чиглүүлж зохицуулах, за мөн гадаад дахь хөрөнгө оруулалтынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар тусгасан. За мөн төлөвлөгөөний дагуу Хятадын эрх баригчид хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж байгаа салбаруудад аж ахуйн нэгжүүдээ гадаад үйл ажиллагааг нь дэлхийг нь дэмжинэ гэсэн заалтыг мөн оруулж өгсөн. За төрийн зөвлөлийн төрийн өмчт хяналтын удирдлагын комиссийн байгуулсан шинэ товчон олон улсын үйл ажиллагаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт, засаглал, хямралын менежментэд чиглэсэн 4 хэлтстэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Өмнө нь тус комиссийн олон улсын хамтын ажиллагааны товчооны захирлаар ажиллаж байсан Жукай энэхүү байгууллагыг удирдахаар томилогдсон байгаа. Бүгд найрамд Хятад ард улсын хувьд олон жилийн туршид бусад улсын дотоод хэрэгт оролцохгүй байх гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн. За гэвч бол тус улсын компаниуд гадаадын төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сая иргэдэд гадаадд зорчиж байгаа учраас бүгд найрамд Хятад ард улсын ашиг сонирхол иргэдэд хамгаалах шаардлага үүссэн. За ингэснээр Хятад ард улс энэ хувьд бусад улсын хэрэгт аажмаар оролцох хандлагатай болсон. За тухайлах юм бол 2011 онд болсон Арабын хаврын үеэр Хятад улс Ливээс 35,000 гаруй Хятад ажилчин цагаач иргэдэд нүүлгэн шилжүүлж байсан удаатай. За хожим нь Меконг голын алтан гурвалжин бүсэд 13 Хятад далайчныг хөнөөсөн алуурчдыг ирж хайх үйл ажиллагааг бас зохион байгуулж байсан. За мөн Хятадын газрын тосны томоохон үйлдвэрлэлд нь өмнөд Суданд байрлаж байсан учраас 2015 онд Нүбийг инхийг сахиулах үйл ажиллагаанд байлдааны батальон илгээж байсан зэрэг ийм бодлогыг баримталж ирсэн. За бүгд найрамд Хятад ард улсын гадаад бодлого, за тэр дундаа өөрийн одоо батлан хамгаалах цагаан намд дурдсанаар болвол бүгд найрамд Хятад ард улс гадаад дахь хөрөнгө оруулалтаа цэргийн хүчээр хамгаалах тухай тодорхой ийм заалт номлол бол байдаг. За үүнийг одоо хэрэгжүүлэх ийм одоо үйл ажиллагаа нь бол ийхүү одоо шинэ товчоо байгуулагдах, за үйл ажиллагааг нь бол хянан зохицуулах байдлаас ажиглагдаж байгаамаа.